Би одоо 20 жил гарч байна. 20 жил гараад би энэ дивжин дээр ингээл бэлтгэл сургууль хийдэг байсан. Энэ одоо яг манай бэлтгэл хийдэг энэ жижигхэн талбай байдаг. Та нар өнөөдөр харсан баг тийм. Энд үеийн олон бөхчүүд одоо би 20 жил гэж бол одоо дахиад жаашаа энэ сүүж уулгын чинь энд цагдаагийн энэ газрын сүүж уулын амралт бөхчүүд гарч ирсэн цагаас тийм бэлтгэл хийдэг байсан. Энэ жил тэнд гүн болсон. Яг тэр бөхчүүдийн байрлалд явж байна. Нэг гүн болсон. Тэр өнө гарсан. Би энэ жил манай энэ бэлтгэл хийж байгаа энэ олон сайхан залуучуудаас бас энэ жил бас их төрийн баяр наадамд их дээр бас барилдах байх шүү дээ. Манай энэ гал их галаас. Би бас их бэлэгдээд байгаа. Одоо манай Бямбогч дээр Бямдар зам битэр, Мягмар сүрэн зам битэр байсан. Тэгээд хэд ярьж ирсэн. Нэгэн 60 бай тугай, нэгэн 100 дамжин хүчит бөхчүүдийн үлмигөөр тамгалагдсан газар. Гэрийн бөөрийн чинээж эрийн хямарт дэвтсэн энэ л газар. Эр унга саяхан мэндэлжээ. Энэ бол бэлгшээл. Монгол хэмрийг бэлгшээсэн, Монголыг сэрээсэн, бас сэргээсэн үйл явдал. Хүн байгалийн нандин бас зөнтэй ийм л мэдрэмжүүд нэгдсэн цаг хугацаа. Дуу хадаан дөрвөн хөл дээрээ тогтсон эр унга. Хүчтнүүдийн хөлсөн дээр мэндэлсэн нь зүгээр нэг тохиолоо зам мэдрэмжийн гэгэн совино. Олон авраг төрсөн олон аавын хүү эр биран багтаан байж халцалсан энэ л газарт эр унга янзхаалаа. Монгол наадмын өмнөх сэтгэлийн их сэнгэл. Сайхан өндөртэй цас бороо хавар нэлээ орсон. Газрын өнгөх сайхан болсон. Ийм жил байна. Өнгөрсөн жил бас их сайхан байсан. За бөхчүүд бүгдээрээ одоо наадмынхаа бэлтгэлд гарцсан байгаа бах. Манай сүүж уулын бэлтгэлд чинь улсын наадмын 10 одоо 5 6 ийм төрөө төрсөн ийм сайхан сайн нэрхтэй ийм дэвжээ байдаг. Энд Завхан аймаг, Ховд аймаг, Хүчнийгэмлэг, Авраг дээд сургууль, Дорногов аймаг гэтэл 5 6 галын бөхчүүд 100 гаруй бөхчүүд цугларсан. Бэлтгэл сайхан жигдэрсэн юм л байна. Энэ хараа. Чи болчиход. Чи нөгөө бүр ингэж авдаар л та. Энэ хүнд ингэж арч хэл. Одоо энэ сүүж уулын амралтанд одоо энэ одоо бас ингэж юу вэ шүү. Үеийн бөхчүүд маань энэ ихэнх нь одоо бас хэцүү үржээ. Тэ. Ганц хоёрын юм бол 2 3 юм гарч ирдэг. Одоо гарч ирэхгүй бас жаа. Эвгүй шүү дээ. Одоо энд ч одоо хамгийн өндөр настай бүхэлдээ баг. Тэ одоо намаа хүүхдүүд ч одоо үе олон сайхан бөхчүүд ингэ сууж идэг байсан. Тэ одоо тэгсэж чинь сая багш маань нэгийг тоноо явлаа. Ер нь тэгэл одоо хавд нэг ихтэрч одоо би тэгэл баяр цохлон мөнгө хатар гэж арчихгүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёр ч надад 5 6 дэх шүү дээ. Энэ яаш юу хий яаш. Одоо яаш хоёр гараа гараа. Зэрэг яа. А чи яа чи. Яа.
цолтой хүмүүсээ хөндлөн. Улсын цолтой хөгчүүдээ аймгийн цолтой хөгчүүд нь хөндлөн. Аймгийн цолтой хөгчүүдээ сумын цолтой хөгчүүд нь сумын цолтой хөгчүүд залуу хөгчүүд нь хөндлөдөг байхгүй. Ер нь бол энэ хөгчүүд чинь ер нь 90 дараа гараад ер нь их доод хүмүүсэнд хөндлөж явж цол аваад тэгээ ер нь одоо 90 дараа гараад яадаг байхгүй. Хөндлөн гэдэг чинь одоо ингээл улсын байр, улсын гайвтар, улсын за бүх хөгжлийг хөндлөж залуу хөгждөг шаардлага байна. Яагаад энэ сүүжүүлэн амралтанд бас ингээд жил болгон их олон бөхчүүд олон гал гардыг нэ гэдгийг. Энэ манай энэ сүүжүүлэн амралт чинь бас их энэ уулангаа энэ ус агаарын сайхан нутаг бас ээлтэй. Аврах сургуулиас 23 залуу ирсэн байгаа. За хүүхдийн барилдаанаас ахуулаад улсын наадам хүртэл ингээ барилдана. Тэгээ нийтийнхээ одоо торгон ирийн тааруулна, бэлтгэн сургуулийн сайхан болгоно, өнгө засна. Бас сайхан энэ эрүүл агаартай энэ уулын аманд сайхан амраан шинэ мах шинэ хоол идэж сайхан агаарт унтаж амар нүдч юм бол их сайхан сэргэлт болдог.